дэлхийн өнцөг болон бүрт сонирхолтой хачин бүр ямар ч утгагүй гэмээр зүйлүүд их болдог. Тухайлбал үхэр унгасны төлөөх татвар гэх мэт. Үүнээс мэдүүштэй бас агууштай санаанууд бас байдаг байх нэ. За ингээд дэлхийд хамгийн утгагүй татваруудын талаар та нартай ярьж өгье. Нэгдүгээрт Эстон гэдэг улс бий Европын. Энэ улсад хийний татвар авдаг. За энэ нь юу вэ гэхээр Эстоны агаарын бохирдол ихэнх хувь нь метаны хий байдаг байна. Тус хийн гол их үүсвэр нь үхрийн малын унгас байдаг гинэ. Үхэр малын унгас байдаг юм байна. Тиймээс 2008 оноос эхлэн аж ахуйн эрхлэгчид уг татварыг ноогдуулж эхэлжээ гэж. За хоёрдугаарт нь Америкийн нэгдсэн улс шивээснээс татвар авдаг байна. Арканзас мужийн иргэд хийлгэх гэж байгаа шивээснийхээ үнийн дүнгийн 6% тэнцэх хэмжээний татвар төлдөг байна. 2005 оноос хойш авж байгаа энэхүү татвар нь хөнгөлөгдөх зарчмаар явагддаг боловч 3 дахь удаага хийлгэж байгаа 25-34 насныхан илүү үнэтэй тусдаг байна. За, Америкийн нэгдсэн улс нойлын уснаас бас татвар авдаг байна. Мэриланд мужийн орсон суугчид нойлын ус татсныхаа төлөө татвар төлдөг байна. Энэ нь 2005 оноос хэрэгжсэн бөгөөд цэвэр ус бохирдуулсны төлөөх татвар гэж шүү. За, Бельги улсад ил гал дээр хоол ихэд татвар авдаг байна. Ил гал дээр хоол ихэд хамгийн багадаа 50-аас 100 г нүүрс төрөгчийн давхар эсэл ялгаруулдаг байна. Энэ хүний уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг байна. Бельгийн засгийн газар ил гал дээр хоол хийх, шорлог хийх бүртээ их дэлхийдээ сайн сайхны төлөөгээд 20 евро татвар журмаар хурааж авдаг гэжээ. За, Их Британи улс цонхноос татвар авдаг байна. Сонио. Хэдэн цонхтой байшинд амьдарч байгаагаас шалтгаалan авдаг энэ татвар нь 1969-с 1951 онд хэрэгжиж байжээ. Энэ нь 5 ба түүнээс цөөн цонхтой байшин тайлд үйлчилдэг байсан байна. Цонхноос татвар авдаг л байж. За, бүгд найрамдах Хятад ард улс нэг удаагийн савхнаас татвар авдаг гэжээ. Жил бүр Хятадд 45 тэрбум савх хэрэглээнд гардаг. Иргэд хог болдог байна. Тэдгээр нэг удаагийн савхыг 25 сая модыг тайрдаг гэжээ. Тиймээс ой модыг нэг удаагийн ашиггүй хэрэглээнд оруулж байгаа учраас татвар ногдуулдаг байна. За, Америкийн нэгдсэн улс дахиад нэрснээс татвар авдаг байна. Америкийн нэгдсэн улсын Мэн мужид нэрс цэнхэр алт хэмээн дээлэгдэх жимс юм аа. Тийм ч учраас сүнэлт баялгаа хайрлан хамгаалах зорилгоор татвар ногдуулдаг нэ. Тэгээд Америкийн нэгдсэн улсад нэрснээс татвар авдаг байна. За, Итали улсад сүүдэрнээс татвар авдаг. Метралдаг биш зүйл доноосон анхны татваруудын нэг нь энэ юм аа. Венец хотынхан 1993 оноос ногдуулж эхэлжээ. Уг татвар нь аль нэг газрыг сүүдэрлэж байгуулсан сүүдрвч барилгын сарвчны эзэнд оноогддог. Түүнчлэн гадаа бүрхэг нартай буй цагаагаар ямар ч нөхөлт хамаагүй ногддог татвар гинэ. За, сүүдрвч барих юм бол тэгэл татвар төлөх нь шүү дээ. За, Австри улсад гипснээс татвар авдаг гин. Тус улсын өвлийн спортоор хичээлж амар зугаалгад таатай орон боловч жил бүр 150 мянган цантчин бэртэл авдаг байна. Тэдгээрийн гэмтэл бэртэлтэй Австрийн засгийн газар маш их хөрөнгө зарцуулдаг юм аа. Ийм алдагдaltaй учраас энэ татвар ногдуулдаг байх нэ. За, их сонин татварууд их байдаг байх нь. За, манайхан энэ удаагийн тань мэдэх юм болон ингээд өндөрлөж байна. Баярлалаа, баяртай. Лайк, саб, комент бичээрэй.